Сайн байна уу? Давхар ажил хийж байгаа хүн хувийн орлогын албан татврын хөнгөлөлтийг ажиллаж байгаа хоёр газраас хоёулангаас нийтлэх үү? Баярлалаа. Монгол такс татврын хөтөж хариулж байна. За тэгэхээр үгүй ээ. За энэ тухай яг хувийн орлогын албан татврын тухай хуулийн 7-гийн 1-6 дугаар заалтанд үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувинтай байгуулсан гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилдах бусад орлого нь албан татврын хөнгөлөлтөнд хамаарахгүй гэж заасан байдаг. Сайн байна уу? Би энэ жил ипотекийн зээлээр байр худалдаж авсан юм аа. Хөнгөлөлтөнд хамрагдах гэсэн чинь баримт нэгсэн. Тэгэхээр би яг ямар баримт бүрдүүлж очих ёстой вэ? Баярлалаа. Монгол такс татврын хөтөж хариулж байна. За, таны хувьд орон сууц худалдаж авсан гэдэг чинь та аль нэгэн барилга барьж төлс барьсан аж ахуйн нэгжим үү? Иргэнээс худалдан авалтыг хийснээр нотлох баримтыг авах ёстойгоо. За, баримт маань нөгөө танд борлуулагч талын кодтой цахим татврын системээс хэвлэгдэн гарсан баримт байгаа. Өөрөөр хэлбэл таныг хувийн орлогын албан татврын хөнгөлтөө орон сууц худалдан авсан хөнгөлтөө идэлхэд таны орон сууц худалдан авсныг нотлох баримт буюу төлбөрийн баримтыг татврын алт маань нэгж байгаа гэсэн үг ээ. За, энийг бүрдүүлж байж таны орон сууц худалдан авсан нь батлагдах ёстой маа. Сайн байна уу? Миний албан томилтын зардал нь хасагдах зардалд орох уу? За, баярлалаа. Монгол такс татврын хөтөж хариулж байна. За, тэгэхээр албан томилтын зардал гэдэг бол үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой гарч байгаа зардал мөн үү гэхлээр харахгүй мөн. Гэхдээ албан татвар ногдох орлогоос хасагдах албан томилтын зардал дээр хязгаарлалтыг тавьж өгдөг байгаа. Энэ хязгаарлалт нь төрийн албан хаагчийн албан томилтын батлагдсан зардлыг 2 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх ёстой гэсэн хязгаарлалттай бөгөөд хасагдах зардал мөн. Тэгэхээр бизнес эрхлэгч ажил үйлчилгээ явуулж байгаа бол үүнтэй холбогдсон гарч байгаа томилтоор явж байгаа зардлаа хасагдах зардлын шаардлагыг хангах хуйцаар баримтыг бүрдүүлж дэмжих баримтаараа нотлох ёстой маа.